За ингээд юугаа гүрээ гараад ирж байгаа юм байна. Одоо ийшээ ороход эзэн хороо болчихсон. Тийшээ компаш. Наман багшийн нөгөө нэг совилдын газар ч эндээс орох шүү дээ. Тийм үү. Тийм эндээс орох. За. Заяа ган гинэ. Заяа ган гэдэг энэ. За энэ хараа. Ингээд шууд үүднээс ийм Монгол бичгтээ эхэлж байгаа ийм гоё кофе шоп. Манай амьдаа маань намайг дагуулж явж байна. Жохоо. Энэ яасан гоё юм. Орой энэ ч дуулт. Энд дуулт юм уу? Тийм. Гоё юм байна. Тийм, орой нь Монгол холтой. Хогооч нь Монголоос ирсэн. За. Үйлчлэгч нь Монгол. За. Менежер нь Монгол. Тийм. Энэ нэг юу шиг санагдчих шүү дээ. Нөгөө юм баар шиг. Бар. Ер нь бол баар л да. Тийм. Би нэг подкаст дээр харж ирсэн юм байна. Сүүлийн хэдэн жил бол их сүрхий ордог. Ер нь нэг хэсэг ордог байсан. Тийм. Тэгээд мандуул тэгээд сүүлд нөгөө нэг бүрийгээд Монголд одоо их сүүлийн үед их сонсож байгаа. Бүри University гэсэн подкаст. Энд бас орж ирсэн. Би яг үндэсний телевизэд дээр 3 жил хөтлөгч хийсэн юм л да. Бүр яг Монголын үндэсний олон телевизэд тийм. CCTV гэсэн үгсчтэй манай хараа. Тийм, ерөөсөө CCTV. Та одоо хамтлагтай юу хуваараад бол хамтлагтай хоёр хамтлагтай. Нэгэнд нь дуулж, нэгэнд нь гитарын тоглодог. За гитарын тоглоод. Тэгэж хоёр хамтлагтай ингэж байж байгаа юм уу те? Тийм, нэг нь метал тоглодог, нэг нь болохоор өөрөө дуулдаг тийм. Одоо юу марчин дээр grunge rock ч юм уу. Зөв. Alternative тийм. Энэ хавийнхан чинь бас энэ дуу хөгжмөндөө аяасан хүмүүс юм шиг байна. Энэ тэнгэр гэдэг дуу чинь орцсих юм биш үү те? Хөдөө гэр нь манайхаас орхоо. Тэр чи отгийнх би үүшнийх. За. Тийм. Отогд чи одоо ганцхан тэнгэрээс нэг суманд штэ. Тэгэхээр нэг суманд бодоход одоо нэг Лянхуа гэдэг дуучин мэдэх үү? Мэднэ. Лянхуа чинь тентхийх. За. Аянгаа гэж дуучин байна. Тентхийх. 60 сууд гэдэг байна. Монголд ч бас нэг юм уу тэмцээнд орсон. Одоо voice-оор орох сурагтай байсан мэдэх. За. Тэгээд тэд нар чинь цагаан сараараа уулзсан. За би нэг юм сонир санагдаад байна. Энэ танай сумынхан ч юм уу бүгдээрээ тань шиг ингэж яг монголоор бид нартай их ойролцоо ярьж гин үү? Та их сайн ярьдаг юм. Би их сайн ярьдаг. Болохоос ирсэн хүмүүстэй болохоор ярьдаг. Одоо ингэж ярина. Зүгээр энтхийн найз нартай бол өөрөөр ярина. Тийм. Би нөгөө ар Монголын хүмүүстэй их ойрхон байсан байхгүй. Харин саяны та бол бүр яг бид нартай их адилхан ярьж байна. Би яг энэ аялгыг бүгдээр нь ингээд янз бүрийн өдөртөл би нэг аялгын солигдоол сонирхол яваад байгаа байхгүй. Тэнгууд одоо тэр дээд Монголд болохоор одоо үг хэл нь нэлээд өөр болж шүү. Торгуудаар ярьж байна. Хошуудаар ярьж байна. Хошуудаар ярина тий. Тэгээд уулзах гэхийг харгалдах гэж байна. Харгалдах. Хоёул харгалдъя гэдэг. Манай энэ жолгох гэж ярьдаг. Сүтээ цаг, үстэй цаг гэж. Үстэй манайх ч үстэй цаг гэж. Бас тэгж байна. Тий. Тэгээд хөгшин гэхийг хөшгөн гэж байна. Манайх ч хөгшин гэж ярина. Тий. Энэ юу хоёр нь солигдчихэж байна. Тий. Тэгээд бусдаар бол их адилхан ярьж байна. Одоо хөө гэдэг аялгаа шүү дээ. Хүн мөн гэдэг. Хөө гэдэг энэ үг чинь К-гаар хэлж байна. Бүр баршаага явах нь бүр КК болно. Тэгж байна. Манай үүшин чинь бас күн кантай шүү дээ. Күн. Баршаага орох юм бол цаашаага тэр шарлагаас баршаага одоо чинчи одоо ордгийн өмнө тухшууд орох бас күн кан болчихно. Тэгвэл энэ күн кокн гэж ярина. Тэгвэл манай Монголын Баруун аймгийн хэлтэй залгаа ойролцоо. Тийм байх. Та тэгэхээр ямар ястан болж тарах вэ? Би сахар байна. За. Манайхан чи дээдийн нутаг Шилийн гол гэсэн. Шилийн голоос нүүж ирсэн хүмүүс. Сахарууд шариун их хийж иддэг үү? Шариун хийж иддэг тий. Тэр бит хоёр Алашаан аймагт нэг сахар хоолны газар орсон. За. Айгуугой шариун идсэн баггүй. Тэгээд тэр газрын хоолны газрын нэр нь өөрөө сахар. Тэгээд би эдгээр мэдээж хамгийн онцлогтой хоолоо өгж байна. Энэ нь шариун юм байна гэдэг. Тэгээ манай үүшин чинь сахар олон. Бараг үүшин бар хагасан сахар баг. За. Та тэгэхээр ордсын сахар. Тий. Тэгээд одоо энэ эзэн хороогоо их манж олон жил явж байгаа хүмүүс бол ордсын дарахад. Тэгээд юу байна? Ордос чинь бураад байна. Барга байна. Отгоор одоо юу байна? Нөгөө хонхрээд. За. Тийм. Ураанхай байна. Тэгвэл энэ чинь ерөөсө ховч шиг тийм олон ясны өлгийн нутаг гэдэг шиг юм. Ордос хүн гэж байдаг байхгүй юу? Ордос гэдэг газар чинь ерөөсөө л хүмүүсийн нүүж ирсэн газар.
Одоо уухаа дээр ирсэн шүү дээ хар. Уухад битээр хатан гол ингэ За. ирсэн. Уухаа дээр чи хатан гол хойшоо урсчих гоцтой. Тэрийг анзаараа. Тэгээ хойшоо урсан. Тэгээ уухаагаас тэндээс ингэж хойшоо урсаад буцаж энэ урдсын араар ингэж урсаад тэгээ одоо энэ Баянуур аймаг ба шүү дээ. Тий. Баянуур аймаг боотын дагавар уршаага урсаад яг нөгөө хиттийн G үзэг ба шүү дээ. Аха. Ингэж урсдаг байхгүй юу? Тэгэд энэ голд нь ордос байдаг. Тий, ийм газар. За. Тийм учиртай юм байна. Тэнгүүдээ одоо ордос гэхэр чи ийм G үзэг ба шүү дээ. Яг өмнө талаараа цаан харим уртсан харимын хиттийн хуучин уртсан харимын ихэд тойроод Аха. цаан харим байгаа. Энэ дотор нь ордос. Тий. За ингэж та энэ миний энэ аялал их баялаг байна. Би бол залуу хүнтэй бол би баг хамгийн залуу нь та байна. За тийм. Хамгийн залуу нь та байна. Би ер нь ихэнхдээ нэг 70-аас дээш насны хүнтэй ихэнхдээ уулзсан байна. За тэр нэг дүүдлийн номын сангийн 50,000 ном цуглуулсан бүрэн төгс гээд малчин байна. Алшаа аймгийн 25 жил тэр хамгийн баруун талын номын дэлгүүрийг ажиллаж байгаа цогтгээ төгшин байна. Хангаа гээд номын дэлгүүрийг. Ингээ дандаа 70-аас дээш настай. Би бас номын дэлгүүр ажиллаж байсан юм байна. Оо тийм үү? Тий. Оо яасан сайхан. Би номын дэлгүүр чинь 2 жил ажилласан. Би нэг хөхтөд аваар 15 жил амьдраад тэгээс үлдээ корона гарсан жил. За ер нь хөхтөд амьдрах тухайн үед амьдрал болсон жоохон өөр болоод тэгээ ордостоо харж ирээд, үүшиндээ харж ирээд зүгээр байж хаар зүгээр дэлгүүр ажиллуулъя гэдэг. Тэгээ номын дэлгүүр ажиллуулж ирсэн. Угаасаа яагаад номын дэлгүүр ажиллуулж эхэлсэний шалтгаан гэхээр манайд ном дүрээд болдог. Аавын ном. За. Тэгээд тэр нь би эдгээр аваад номын дэлгүүр ажиллуулчихвал яад юм бэ гэсэн чи аав тэг. Тэгэл номын дэлгүүр ажилласан 2 жил ажилласан. За бит хоёр нэг хит хитэн таад урлагийн хүн байна. Бит хоёр нэг хит хитэн урлагийн хүнийг замдаа их сонсч яваад чадвал нэг концертын үзчих юмсан гэж их бодлоо. За Дачин танаа гэж байна. За хаяа юу? Хаяа тий. Тэр эмэгтэй харахаар ингээд жилдээ бүх хитийг тойроо тоглоод их шиг байна. Тий. Бүр Шанхай чөндөө хүртэл тоглож байна. Тэгээ тэр хүнийг хаана хизээ тоглох юм бол гээд нэг хайж гин. Бит хоёр тэр хэнийг олсон найзыг нь тэгээд нэг уулзна гэд боломж олдох. Сүмэнхоор гээд Монгол Шилийн голд байгаа. Тэр одоо хөх хотод байна гин. Шилийн Сүмэн харч бас номын дэлгүүр ажилладаг баха. Тийм үү? Тийм бах. Оо яасан сайхан дандаа номын юм хүмүүстэй. За та тэгвэл энд ингээд 7 хоногт хэдэн удаа дуулж байна? 2 өдөр. 2 өдөр дуулна. За. Тэгэл орой ингээд залуучууд ингээд сууж авах тий. Залуучууд төхөд үсгүүчүүд ирээл. Залуучууд ирээл. Ямар хуу дуу төрлийн дуу болох вэ? За тэгэл Улаанбаатараа дуулна шүү дээ. Очрлын гаруу Улаанбаатараа л дуулна шүү дээ. Ааха. Улаанбаатарын өдөр энд их сайн явлаа тий. Тий шүү дээ. Сахал бүүж яахын одоо агуу хөтөл шүү дээ. Бид нар хэдий их мөнгө олоод ирэнгүүр. Гэхдээ ерөөсөө энэ тэндгүү дуулаад байна Улаанбаатар шиг. Би бас заримдаа бас нэг жоохон энэ талаар жоохон өөрөө жоохон бас санаа зовоод харамсаад ч юм уу тийм юм байдیں۔ Жишээ нь одоо маш сайхан олон сайхан монгол дуунуудыг маа одоо ингээ хүмүүс дуулаад байх юм аа. Хятадын одоо энэ улсын гоё тийм том аппликейшнуудыг ямар ч үн төлбөрөөр яваад байх юм. Тэгээ энэ талаар би бас чукахтай ирсэн. Харанга чукахтай ирсэн. Таны дуунууд одоо ингээд ямар ч оюуны өмчин юугүйгээр ингээд хүмүүс зүгээр сонсоод байна. Харангийн бүх дуунууд ингээд яваад байна. Ах минь энийгээ нэг жоохон сэтцэлүүл яасан юм бэ? Тэгэл би зүгээр санал болгож хэлсэн. Тэгсэн чинь чуках харин тийм ээ одоо баярлалаа гэл тэгэл. Тэгвэл энэ Өвөр Монголын рокууд бас Нисванасаа нэлээд сонсож байгаа юм биш үү? Сонсон шүү дээ. Нисдэг тавг маа. Тий, сонсон шүү дээ. Хичээл шүү дээ тэр чинь. Сэргээр энэ дугаар өдөржингэн найзаны аминдаа найз хоолой дүү төшгөдөө агуу хийсэн дээр чимээж авч байгаа. Ягтаа зэрэлээ. Улаанбаатараас одоо 7 өдөр өнөөгд тулсан байна. Тэгээд үйлсэн сайхан Улаанбаатар гэдэг дуугаар тавд үзүүлээ. Бүрэн дэм газар дууртай наа. Өдөр болгон шиний баяртаа
оюун бодлын шинжлэх эрдэм та захиргаан шоуны алхаад суман шинэ бүйдүр мүүдээ Учрах баян тэр үтэй. Учрах баяр души цагаа Өндөрдөв тонар шиг цацраад Улсын дундаа атмэ Уйсан сайхан жаргал